Сайн бацхан уу эрхэм сонсогчдоо. Миний дуу хоолой Монгол нэвтрүүлгийн шинэхэн дугаар эрхэм тав хүндэн өнөөдрийн мэндийг дэвшүүлэн жолгож байна. Би нэвтрүүлгийн хөтлөгч Идэр Баяр. Өнөөдөр тав хүндэн ханган насан олжигийн бичсэн малчдын ядуурлын шалтгааны тухай ярих нь гэдэг жохолоос сэдвүүлж нэгэн цагийн нэвтрүүлэг бэлтгэлээ. Та бүхэн маань хүлээн авч сонсноо. Задуухан чивэнда чивэдэ Малчдын ядуурлын шалтгааны тухай ярих нь ханган насан олжээ. Сүлжээгээр давхар баярын үйл ажиллагаа хийгээд жалаартай мөнгө тогтохын битлэгийн тухай өргөн маргаан явагдаж байна. Доор би энэ тухай өөрийн үжил бодлоон дэлгэе. Эхлээд хаашил давхар баярын тухай ярив. Эрдэм шинжилгээний хараас чигээс ч байга. Эсвэл нийгмийн тогтолцоонд журуулагдсан ч болго. Нэг бол ховын дур сонирхлоос шилтгаалагдсан ч байж болно. Хүмүүсд нийгмийн тухай байшаалт их эрх байдаг. Думдад улсыг ардчлалыг улантан гიშгсэн хороо торндож ийм эрх байдаг гэдгийг бид бүхэн ойлгох хэрэгтэй байна. Иймээс давхар баярын үйл ажиллагаа бол хэв ёсны адалгаад хараалгадана. Дорой буурай халамтлах малчдын ядуурлын хэмжээнд задлалт хийх зорилгоор давхар баяр маань өндөрхөөтэй жийлэгт байшаалт хийсэн явдал бол сөхөтөн хүнээ нийгэмд гүйтгээсэн харуултлах товрын илрэл хүн бүхэнд байдаг нинжин сэтгэлийн лөвлөрөл билээ. Чаашлуул өнөөдрийн төрний ядуурлаас ангижруулна гэж худлаг ашгарч байгаа биш юм бол улс гүрэндэч лавлалт болох үнэртэгтэй байлаа. Ши Жинпин засагт оролцож байгаа нам бүлгийн чухал нэгэн хариутлага бол засаг барьж байгаа намд ил эдгэдийн дун хоолойг дуулгах нэн ялангуяа шүгэмжилсэн саналыг тусгаах явдал болно гэсэн бөгөөд тус Ирандан улс гүрнээ алчиг заах жорхтойгоор үнэн үг ярихыг зоригжуулсан байдаг. Иймээс давхар баярын өндөрхөөтэй жийлэгт хийсэн байжаалтвал жорхтойгоор үнэн үг хэлхийн бодод баримт болох мөртөн өөрийн нийгмийн хариуцлагаа гүйтгэж байгаа явдал болно. Үүнийг хөтөлбөр дээр гаргаж шидамдах буюу гүйтгэн дарих нь чөмд тэнэг балай хийдэл тоожгдно. Давхар баярын нийгмийн байжаалд нийгмийн гүн давхаргаан нуугдаж байгаа нийгмийн зөрчлийг илрүүлсэн учраас түүнээ үнэртгийг зөвгөнлөх хэрэгтэй. Ард түмний аж амьдралд хариуцж байгаа орхим сурталыг нь магтан жоргжуулах хэрэгтэй. Түүнээ үнд хөдөлмөрийг нь хүндэтгэх хэрэгтэй. Одоо би жалаартай мөнгө тогтохын битлэгийн тухай ярив. Жалаартай мөнгө тогтохын ярианд малчдын ядуурлын бүхнийг малчдын тус баяндуулсан явдал бол өнөөдрийн тогтолцоогийн өмгөөлсөн буюу хэрэг явдлын тухай өрөөслөө үжил болгонд дамжиггүй. Гэсэх бүлэг малчдын доройтлоор бүх талыг хамран буруу дүгнэлт гаргах нь шинжлэх ухаан чавар биш. Жалаартай мөнгө тогтох нийгмийн үжигдлээс нийгмийн архийг судлан задлахыг умдгааснаас түүнээ малчдын ядуурлын шалтгааны ярьсан битлэг нь лог жүүгийн ховонд жогсцон олж чадсангүй байдаг. Жалаартай мөнгө тогтохын битлэгт илэрсэн ядуурл бол зөвхөн онцгойныг бүлэх хүмүүсийн үлгэр жишээ болохоос биш төгөөмөл үжигдэл биш гэдэг нь маш тодорхой билээ. Олонхын малчд нь уламжилт малаж ухаан баримтлан алдуртай байсан ч мал малжиж байгаа явдал бол өөрийн үндэстэн амьдрахын хөлбөрийг хадгалан үлдэхийг зорьсон гажир нутгаан сахин хамгаалсан үндэстэн ястанд харуулчих дээд хэмжээний ухамсарт адалгаа болох юм. Нүүдэл соёл дээр суурилсан үндэснээ соёлын хөрс чараг хамгаалж байгаа ухамсар таталгааг бид дэмжин жоргжуулахаас биш хутаан жимэлж болохгүй. Дэлэнхий малчд нь арсалханд борлог насан турш чармайн ажиллаж байгаа боловч амьдрал нь дэвжиж чаддгууд ил тодорхой нийгэм шалтгаан бай. Сөхөтөд энэхүү нийгэм шалтгаан задлалт хийж малчдын амьдралыг халамжлах үүрэг харуултлагатай гэдгийг хэн хүн ч умдгаалж болохгүй шүү дээ. Доор би энэхүү нийгэм шалтгаанд задлалт хий. 1. Гадар орноос нэг бүлэг чагаачд түрэн орж ирсэн. 2. Малжлын гажир нутг нь булаагдан явчуурсан. 3. Малыг өрхөд даатлуулах үе чагаачд адилдагш хуваасан. 4. Чагаачд адилдагш гажир нутг хуваасан. 5. Сохор балай төрийн бодгоос шилтгаалгдсан. 6. 2 дугаар үеийн малчд гэмээр нэрлэгдсэн хүмүүс айл өрх болж тусгаар гарсан. Дээрх 5 шилтгаан бол малчдын амьдралын тавлж чадахгүй байгаа нийгэм шилтгаанаа үндэс сурвалж болох юм. Бид гажир нутгийг дахиж хуваасны зүйлэрх малчдыг 1 дугаар үеийн малчд хийгээд 2 дугаар үеийн малчд гэмээр нэрлэж эхэлж байна. Тэгвэл бид 1 дугаар үе, 2 дугаар үеийн малчдын биеинд ямархан асуудал тулгарсныг одоо задлан шинжилье. Урт цагаан хөрмөөс нааш өргөн удам малжлын нутаг тараалангийн талбай болж булаагдаад монголчууд хагас тооны эзэмшил гажраан алдсан бол малж хорны чагаачид хагас тоонд хүрч гажир нутаг хувааж авснаас 1 дугаар үеийн малчдын гажир шоройн өвгдийн үеийн бодвол 4-1-ийн эзэмшил гажир шоройтой бүлджээ. Мөн ч чагаачдад мал хувааж өгснөөс зөвхөн хагас тооны мал хувааж авсан байдаг. Энэ бол 1 дугаар үеийн малчдын бие дээр тулгарсан бодит учир болох юм. Дараа
4-3 гажир шорой хагас тооны малаан чөлөвдсөн учраас амьдралынхан сур тоон нэмхэн болсон юм. Эдгээр явдал нь малчдын жайлшгүй ядуурхийн үндэс сурыг тавьсан юм. Нэн ялангуяа 2 дугаар үеийн малчдын буян дээр авч хөлвөл гэрээсээ хагас тооны мал авч тусгаар айл болох нь нэгэнт 8%, ах トゥ хоёул бол 16% гажир нутгийг өмчилсөн учраас аяндаа ядуурхан жайлшгүй билээ. Гажир нутгийн хурд тодорхой жүртэл нь өнөөдрийн малчдын ядуурлын чухал нэгэн шалтгаан бөгөөд үүнийг шийдвэрлэх төсөл нь зөвхөн ганцхан байдаг. Дараа хот оруулах төрийн бодлогын дагуу цагааттыг хот оруулж малжлын гажир нутгийг тавьж өгөх явдал болно. Үүнээс өөр ядууг дидэх арга бодлого нь зөвхөн өглөөний чай гаргалж байгаас биш үдийн чөвтэй ямар ч хамаагүй гэдгийг бид нарийн судлах хэрэгтэй. Мал малжлын арга туршлагатай байгаль хартай ард түмэн сая хэврэх буурай хурц шороонд амьдарч чаддаг гэснийг үйлдэлэг улмаас улам хэрчилж байна. Бид улс орны ам ухаан бүтээн байгуулалтад үйлчлүүлэхийн төлөө дэлхийн бөмбөрчгөн хайрлах өндөр жогцсоос хэрэг явдлыг ажиглан Өвөр Монголын хэврэг буурай хурц шорын онцлог шинжийг таньсан суурин дээр үүнд дэвдлэх хийсэн хүмүүсийг зөв таньж тэднийг малж хорноос жайлуулах бол сая үндэснээ бүлхэмдлийг ахуулах ар хилийн амар тогтооныг батлах тууштай арга зам болох нь дамжиггүй. За сайн байна уу бүгд. Миний нэр Янжин Доломгтэй. За орчмын өдрүүдэд давхар уурган тухайтай маш олон зүйлийг маргаан гарч байна. Үүнд залуучтай мөнгө тогтохын бичлэгийн хариуд хингэн асуулт зугаа маш гоё иржээ. Пандан баярлалаа. Залуучтай мөнгө тогтох давхар уурын тухайтай бичиж гаргахтаа айл нутгаар очиж малчдын байдлыг үнэн бодтойгоор ойлгож мэдэж малчдын донд гүнзгийрч өөрширийн тухайтай хэдийн ойлголттой байсан бол давхар уурын тухайтай бичсэн төвд дэвшүүлнэ гэсэн тэр саналын бичгийг үздсэн болов. Харин маш балахаа сэдвээр ярилцсан байсан. Учир нь тэр ярихтан сонсголоор гэж ирсэн байсан. Ийм том учрыг сонсголоор магтлаад болчихдог гэдэг юм болов. Тэр таваараа яриа болчихдог гэдэг юм болов. Та хэний өмнөөс үг ярьж байна вэ гэж асуумаар байна. Харин тань шиг тэгээд манай засгаас ч гэсэн одоо чигээр боттой байдлыг мэдгүй ойлгохгүйгээр малчдынхаа тунд ийм олон зүйлийг ашиггүй юм уу хийж өнөөдрийн хүчтэй тулгарч байна. Бүх юм хамгал, магадлал, өөрийн бодол бүх зүйлээрээ хийсэх өнөөдрийн амжилт төрж байна гэж бодож байна. Эрхэм сонсогчдоо энэ чигээр нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлж байна. Бидэнтэй хамт ойлцсон эрхэм сонсогчдоо баярлалаа. Ажийн тэнгэр та бидний үүрд ивэж явах болтугай. Дараагийн нэвтрүүлгээр баярлаж олгъя. Чарах нарыг урагтай нандура Жахан чамайгаа гомдож өрхөө